За манай сургуулийн хувьд бага ангийн бүлэг бүртнээс 2 хөгжлийн онцлог ялгаатай хүүхэд суралцдаг байгаа. За миний хувьд ер нь интерактив хичээл ангийнхандаа үзүүлэхтэй хөгжлийн онцлог ялгаатай хүүхдээ мөн орхигдуулахгүйгээр тэр хүүхдийнхээ настгүй онцлогт нь таарсан жишээ нь 5 дугаар ангийн хүүхэд байлаа гэхэд 1-р ангийн төвшөнд ч юм уу тийм ээ. За бүр цаашлаа цэцэрлэгийнхээ өнгө дүрсийг ялахгүй байгаа тасгал даалгавраа ч юм уу тэрийг нь нээж өгөөд ажилуулдаг байгаа. За ингэснээрээ хүүхэд маань 1-р яг өөрт нь тохирсон даалгавар өгөөд байгаа учраас би чадж гинэ гэсэн бодлыг өөртөө авч урамшиж илүү хөгждөгөө. За тэгээ хүүхдэд маань ямар өөрчлөлт гарч ийнэ гэхээр 1-р анги хамт олондоо нийгэмшиж гин. За би чадж гинэ гэсэн итгэлийг өөртөө авч гин. За тэгээд өвний үрдэнд хүүхдүүд маань идүүх оролцоо нэмэгдэж мэдэгдэхүйс өөрчлөлт гарч байгаа. За тэгээд цахим аялал интерактив хичээл маань дохионы хэлээр хөрвүүлэгдсэн мөн харааны бэрхшээлтэй суралцагчдад ч гэсэн ашиглах боломж олгосноор илүү их таалагдсан.